Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлцөх Баян-Улгийн аймагт ажиллах үеэрээ төв талбайд болсон Навриц 2026 баярын ёслолд оролцлоо. Тэрбээр хэлсэн үгэндээ турга тусгаар Монгол эх орныхоо 408 цохист аж төрөн сууж улс эх орныхоо хөгжил төвчид үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авиас бэлэгт ажиллаж хичээнгүү Казак түмэндээ Наврицын баярын мэндийг дэвшүүлсэн. Казак түмний оюун санааны өвөрмөц өв соёл төдийгүй ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бие төсөө үеийн жагсаалтанд бүртгэгдсэн олон улсын баяр юм а. Ерөнхийлөгч Казак түмний хамт Навриц 2026 баярын парад аймгийн хөгжим драм театрын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. Айсуу цагийн эхлэл Навриц хүн ардын сэтгэлд итгэл найдварын гэрлэгээ цасрааж бие биеийг бэхжүүлж өнгөрснгийг цэгнэж ирээдүг бүтээх ухааныг сануулдаг Казак түмний маань оюун санааны өвмөц өв соёл төдийгүй ЮНЕСКОгийн хүн төрөлхтний бие тус өвийн жагсаалтад бүртгэгдсэн олон улсын баяр болжээ. Турга тусгаар Монгол эх орныхоо 408 цохист аж төрөн суугаа улс эх орныхоо хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авиас бэлэгт ажиллаж хичээнгүү Казак түмэнд Наврицын баярын мэндийг Монголын нийт ард түмнийхээ нэрээс өргөн дэвшүүлье. Энэ үйлдвэрчний ард түмэн дээр үеэсээ тэмээгээр нүүж хахад наар сарыг сар өдрийг тэмдэглэдэг байсан. Тэрийг уламжлаад одоо энэ үлдсэн цагаан сарын баяртай адилхан Навриц баяр тийм утгатай. Манай ерөнхийлөгч оролцож байгаагаа энэ манай баяр өнөөдөр онцлогтой болж байна. Наврицын шинэ өдөр гэсэн утгатай Перс гаралтай үг юм. Казак түмэн хахирах төвлийг давж өрн хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Баярын ширээндээ баяр уйсгалан аз жаргал амьдрах ухаан эрүүл мэнд эд баялаг өсөлт хөгжилт асар хамгаалтыг илэрхийлсэн эдээ будаа засаж хотол олноороо баярлан цэнгэдэг. Наврицын баярыг манай улсаас гадна ойрхон орнотоо Балканы хойг, Төв Аз, Кавказ зэрэг нутагт амьдран суудаг Казак түмэн тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд Баян-Улгийн аймгийн Наврицын баяр жилээс бодоход өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж байна. Тэгээд Монгол улсын нийт ард түмэн болон 8 зогсод байдаг Казакийн ард түмэндээ хаврын баяр буюу нарны баяр, Наврицын баярыг мэндийг өргөн дэвшүүлье. Наврицын баярт Монгол улсын ерөнхийлөгч ирээд ингэж оролцож байгаа явдалд талархаж байна. Бүх энд хөрөлцөн ирсэн бүх хүмүүст баярын мэнд дэвшүүлье. Казакчуудын үндэстэн энэ баярын чухал нэг зан үйл гэвэл өмнө нь эвдрэлцэж эв түнжин тасарсан хүмүүс энэ өдрөөс эхлэн эвлэрч бие биенээ өршөн өш хонзонгоо орхих журамтайгаар онцлогтой. Манай улсын хүн амын 3.9%-ийг Казак угсаатан эзэлдэг. Нийт Казак иргэдийн 76.3% нь Баян-Улгийн аймагт амьдарч байна.